Юу юм болохгүй юу? Тасаа юу дарсаа би юу нэг юугаа ингэ бичлэг ингээд хийгээд яагаад ингэ чи бичлэг яаж хийвсэн анх ямар YouTube-ийг хийвсэн ингээд гэдэг. Тэгээ би тэр бүлэний танилд ингээд юу хийдэг танилд явуулж яа. Гэтэ би одоо микзэг юм байдаггүй. Би зөвхөн цагаал хийдэг. Тэгээ ингээд цааш яадаггүй. Би цагаал хийдэг. Зөвхөн уцаа хагуулаад нэшээ тэгээ хийдэг. За хамгийн ихэнд юу вэ? Мобицник та бүхэн бич бах. Мобиц нь бол чиний одоо би чи адуу хоолойг за чиний бактерийн чиний дэлгэцийг хагуулна. Янз бүрийн чиний төхөөрөмж ялж байгаа яг телевиз цаагаар явж байгаа програм үзэл ингээд төрөн саналаар ингээд ажиллах болно. За тийм байгаа. Тэгвэл би ингээд бичлэгээ биччихээ тэгээд ингээд энэ дээр эдитлэгчтэй оруулдаг. Заримдаа яг эдитлэхгүй оруулцдаг. Та нар мэдж байгаа ялхаагийн та нар мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд хамгийн хоёр дахь нь бол энэ A-shot. Энэ A-shot-аар бол би нэг хит юм бас бичлэг хийж эдитлж бас бичлэгүүд оруулдаг. Гэтэ би энэ shot-ыг яг дуу муу бичлэг оруулахдаа дууны бичлэг оруулахдаа яг энийг хэрэглэдэг. За 3-р CapCut. За энэ CapCut бол өмнө хэрэгцээнд тулсан хэрэгцээд хэрэгцээт нь 100% хэрэгсэн онгаар нэрсэн юм байдаг. Энэ бол амар гоё аппликейшн. Ингээд амар гоё аппликейшн. Би ингээд эдитлэх гараа. Ингээд эдитлэх. Энэ бас амар гоё. Зэн YouTube студийг гэж болж энэ бол YouTube хийдэг аа. Ингээд YouTube юу болж байгаа ингээд хянан заагаа маа юу болж тугын шуурхай муурхай энэ нэг комментмент бичсэн угаал тань түгэн санал гойгоо юмнуудыг хийгээд энд мэдээл өгдөг. Энэ бол KineMaster. Энэ KineMaster бол үнэн ингээд бас л нууны бичлэг оруулахдаа хэрэглэдэг юм байгаа. Тэгэл та нэг бичлэг хийж байгаа бол ингээд заавал эднийг ашиглах шаардлага байхгүй. За би нэг аппликейшн татж малтчихсан. Заавал ингээд энэ аппликейшнийг талах шаардлага байхгүй. Ингээд зүгээр бизнес байхад тахалтай би нэг жоохон том болохоор ингээд яаж ингээд яах юм солилцсон болохоор хийсээр хагаад CapCut, KineMaster shot мобиц ингээд ашигласаа суралцсан болохоор би ингээд татсан байгаа шүү. Яг сураагүйнүүд нь яг мэдээл за би дараагийн бичлэгтээ яаж болно? Дараагийн бичлэгтээ яаж ашиглах оруулна. Тэр зөв ингээд энэ үрээ дуустал яаж бичлэгийг танилцуулаа, яаж яах вэ, яаж дэлгэцээ бүрэн бүдүүн бичхүү гэдгийг тайлбарлаа, яаж бичлэгийг эхлүүлэх вэ тайлбарсан энэ удаа дууссан бол баярлалаа.